Сайн байцгаана уу? За миний бичлэгийг үзэх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө бичлэгээр би өөрийгөө уучлах гэдэг сэдвээр яриа гэж бодсон. За юуны өмнө өөрийгөө уучлах гэдэг нь одоо миний ойлголтоор юу гэсэн үг байд юм бэ гэхээр за нэгдүгээрт бол өнгөрсөнд алдсан одоо алдаандаа харамсаж тэндээ гацхгүй байх үйл явцыг хэлдэм болов гэж бодож байна. За хоёрдугаарт бол өөрөө өөрийгөө одоо тэр алдаандаа буруутгаж жижиглэхээ болох зогсоох үйлдэлийг хэлдэг байх гэж бодож байна. За 3 дугаарт бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж бодож байна. За тэр үед бол би чадах чинээгээрээ одоо хичээж байсан үе маань шүү дээ. За хичээгээд одоо түүнийхээ үр дүнд миний хийсэн үйлдэл ийм байсан гэд өөрийгөө одоо чөлөөлөөд хүлээн зөвшөөрөх үйлдэлийг хэлдэг гэж бодож байна. За хамгийн сүүлд буюу 4 дугаарт бол за нэгэнд одоо ингээ алдаа гаргасан. За үүнийгээ мартаад би ингээ урагшаа алхах хэрэгтэй гэдэг дараагийнхаа ингээ алхмыг хийж эхлэх үйл явцыг за өөрийгөө уучлах гэж одоо нэрлэх юм болов уу гэж бодож байна. За тэгээд өөрийгөө уучлахын тулд тэгвэл нь бид нар юу хийх ёстой юм бэ гэдгийг одоо алхамжлаад тайлбарлаж хэлье гэвэл нь за миний бодлоор болвол за нэгдүгээрт бол хүмүүс энэ алдаагаа маш шударгаар одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байт юм болов уу гэж бодож байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ алдааг би санаатаа мэдээж хийгээгүй. Тэг үнэхээр одоо чадах бүхнээрээ одоо ямар нэгэн ахиц дэвшилтэй өөрийнхөө хувьд юм уу ажил бизнес ч юм уу гэр бүлийн харилцаан дээр ч юм уу ямар нэгэн ахиц дэвшил би гаргаж байгаа гэсэн үднээс хийсэн л үйлдэл байгаа. Тийм болохоор одоо энэ алдаагаа үнэхээр одоо бодитоор нь одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За нэгэнт одоо ийм алдаа гарцсан. Одоо би үүнийг хийчихсэн. Гэтэ би одоо алдаа гаргасан л хүн босхоос биш би муу хүн бишээ муу ямар нэгэн санаа агуулж ч юм уу би энэ үйлдэлийг хийгээгүй гэд одоо алдаагаа чин шударгаар одоо ингээд өөртөө хүлээн зөвшөөрөх гэдэг үйлдэлийг нэгдүгээрт хийх хэрэгтэй юм байна. За хоёрдугаарт бол тэр үед одоо ингээ алдаа гаргасан өөрийгөө одоо тэндээ очиод өөрийгөө ингээ уучлах хэрэгтэй байна л да. За энэ нь юу гэсэн үг гэхээр уучлаад ойлгоод за тухайн үед бол би чадах бүхнээрээ хичээсэн. Гэхдээ одоо надад бол нэг мэдлэг чадвар ч юм уу туршлага ч юм уу ямар нэгэн зүйл дутмаг байсан учраас би одоо энэ алдааг гаргасан юм аа гэд одоо өөрийгөө одоо яг чин сэтгэлээсээ ингээ ойлгоод тэр үед алдаа гаргасан одоо өөрийгөө ойлгох уучлах хэрэгтэй байд юм байна. За дараа нь бол хамгийн чухал зүйл гэх юм уу? Энэ нь одоо тэр алдааныхаа одоо сайн талыг олж харах хэрэгтэй юм байна. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр алдаа гаргасан. Гэхдээ энэ алдаа надад одоо маш олон хүний зан чанарыг таниуллаа ч юм уу эсвэл маш олон зүйлийг надад ойлгуулж өглөө Энэ алдаа бол миний амьдралыг өөрчилсөн өөрөө өөрийгөө одоо олж авах боломж олгосон ийм алдаа юм аа гэд одоо тэр алдаагаа хүлээн зөвшөөрөөд тэрнийхээ одоо ингээ сайн сайхан талыг одоо харж тэр алдаандаа баярлах хүртлээр одоо өөрийнхөө ингэж үнэн сэтгэлээсээ бодож ингээ өөрийгөө сэтгэлийг ингээ чөлөөлөх хэрэгтэй байд юм байна. За тэгээд дараа нь бас нэг зүйл нь бол одоо өөрийгөө алдаа гаргасан ч гэсэндээ одоо урамшуулах гэх юм уу? За одоо яаж алдаа гаргачаа тэгээ ийм хэцүү байхад чи яаж өөрийгөө ингээ урамшуулах юм бэ гэж бодож байгаа бол үнэхээр одоо тийхээс өөр аргагүй тийх хэрэгтэй. Тэгжээж одоо ингээ дараагийнхаа алхмыг хүн хийх боломжтой. Тэгээ тэр боломж нь нээгдэж нүдэн нээгддэг учраас одоо үнэхээр одоо өөрийгөө ойлгоод урамшуулад за ингээд чи чаднаа үнэхээр алдаа л эзтэй яах вэ энэ алдаан дээрээ босоод ингэх хэрэгтэй гэдэг юм урам зориг өөртөө өгөх хэрэгтэй юм байна л да. За жишээ нь одоо хүмүүс ингээд нэг найз нь одоо ийм алдаа гаргачлаа гэд яриад ирэхэд өө чи ямар тэнийг юм бэ гэж одоо найзгаа чичилдэггүй шүү дээ Тэгээд тэр нөхцөл байдал дээр нь яавал одоо сэтгэл санааг энэ өөднөө дээшээ татах уу яаж гоё урам зориг өгөх үү гэж бид нар хичээдэг штэ Яг тэр хандлагаараа өөртөө хандах хэрэгтэй юм байна л да. Тэгэхгүй хүмүүс болохоор хингтэй ингээд яг өөрийгөө ингээд буруутгаад ингээд хизээ ингээд ямар одоо үлийн үр хийсэн болоод ч юм уу ингээ янз янзын өнцгөөс хүмүүс бодож байна л да яагаад ингээ надад ийм тохиолдож байгаа юм бол гэж тэрэндээ ингээ шаналаад яг тэр үед ингээ гаццсан ингээ өөрөө өөрийгөө буруутгаад
ингэж байж ерөөсөө болохгүй. Тэгэхээр одоо бүх юм цаг хугацаатай, дээр нь ингээ бүх юм ингээд төр зурих байдаг. За чиний гаргасан алдаа, тэг энэ хэцүү нөхцөл байдал мэдээж маш хэцүү нөхцөл байдалд орсон болоод одоо өөрийгөө буруутгаад шаналж яваад. Гэхдээ энэ бүх зүйл төр зурих юм аа. Тэг бүх зүйл ингээд байнгын ингээ байх боломжгүй. Энэ ч гэсэндээ надад ингээ төрхөн зур тохиолдоод цаг хугацаа өнгөрсний дараа би эдгрээд тэг ингээд бүх зүйл маань эргээд бүх юм маань сайхан болно гэсэн итгэлээр одоо дараагийнхаа алхмыг хийх хэрэгтэй. Дээр нь өөрийгөө урамшуулах хэрэгтэй, өөрийгөө уучлах хэрэгтэй. Тэг өөрийгөө ингээд байгаагаар нь энэ алдаагаа хүлээн зөвшөөрөөд цаашаа одоо ингээд энэ алдаанаасаа суралцаад энэ алдаа одоо надад миний нүдийг нээж өглөө, маш их зүйлийг надад ойлгуулж өглөө гэсэн өнцгөр хандаад тэгээ үнэн сэтгэлээсээ ингээ өөрийгөө уучлаад за үнэхээр өөрөө ингээд уучлсан мэдрэмж авахгүй байх юм бол цаасан дээр өөрийгөө бичээд те одоо ингээд би одоо чамайг уучлаа гэдэг юм уу те ингээд бүр энэ нэг доторх ингээд зүйлээ ингээд өөрийгөө буруутгадаг энэ нэг юм дотор байгаа юм том хар юм ерөөсөө хүн гаргаж хаях хэрэгтэй юм байна. Ингэжиж хүний дараагийн алхам хийгддэм юм байна. Тэгэхгүй одоо ингээд нэг байранда өөрийгөө буруутгаад байгаалах юм бол тэндээ байгаал гацаал байд юм байна. Тэгэхээр ер нь одоо бүх зүйл төр зурих бишээ гэд ингээд дараагийнхаа алхам руу шилжих хэрэгтэй байд юм байна. Тэгээ энэ бол маш олон хүний амьдрал дээр тохиолдож байгаа. Тэгээд алдаа гэдэг бол хүн болгоны амьдрал тохиолддог. За юугаар ялгаатай вэ гэхээр алдаан дээрээ гацаад тэр үеэсээ гарч чадахгүй те доошоо урууддаг хүмүүс байхад алдаанаасаа сургамж аваад те илүү их одоо хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй болоод тэр алдаандаа талархаад одоо илүү туршлага те сайхан зүйлийг тэндээс олж хараад дээшээ тэмүүлэх илүү амжилттай явах гэсэн одоо хоёр л өөр төрлийн хүмүүс байд юм байна. Тэгэхээр та тэр хоёр дахь төрлийн хүн буюу өөрийгөө уучлаад те дараагийн алхмаа хийгээд илүү их амжилтанд хүрэх боломжийг олгосон алдаандаа талархлаа гэж чин сэтгэлээсээ өөрийгөө уучлаад хөгжөөд дэвшээд яваарэ гэж танд хүсэж байна. За дараагийнхаа бичлэгээр би өөрийгөө хэрхэн хайрлах вэ гэдэг талаар ярих гэд бэлтчихсэн байгаа. Тэгээд эмэгтэй хүн болохоор ерөнхийдөө миний энэ ярьж байгаа зүйл бүсгүйчүүдэд маань илүү таалагдах болов бас хэрэгтэй нэгэндээ хэрэгтэй байх болов гэсэн үднээс би дараагийн сэдвэрээ энийг сонгосон байгаа. За дараагийн бичлэгээр маань уулзтал баярлалаа.